Эртний Грекийн гүн ухаанд нь Сократ нь барууны философийн үндэслэгчдийн нэг бөгөөд өөрийн шав Платон, Платоны шав Аристотелд ихээхэн нөлөөлжээ. Тэр үзэл санаа, итгэл үнэмшлээ сохроор баримтлагч биш, харин үнэн эрт орой хизээ нэгэн цагт ялна гэдэгт итгэдэг философч байв. Сократ Афинаас холгүй Алопека гэдэг жижигхэн хотод төрсөн бөгөөд энэ нь ойролцоогоор манай эртний өмнөх 469 он байсан гэж үздэг. Түүний аав нь зураач, уран баримлч, харин ээж нь их баригч байсан ба тухайн үеийн Афин хотод эцэг хүн хөвгүүддээ суур мэдлэг олгодог байв. Тэрээр багадаа гимнастикаар хичээллэж, зөв бичих дүрм заалгаж, Грекийн эртний найрагчдын бүтээлүүдтэй танилцах зэргээр боловсрол эзэмшиж байжээ. Сократ залуу наснда жирийн иргэн шиг амьдарч цэрэг талб хааж Спартын эсрэг хийсэн дайнд оролцсон бөгөөд олон баатарлаг үүс бүтээсэн түүний эрлэг зоригтой байсныг илтгэдэг. Тэрээр Кассантипа хэмээх эмэгтэйтэй гэрлэж 3 хүүхэдтэй болсон ба эхнэр нь их ааш муутай хэрүүлч хүн байсан гэдэг. Тэрээр нэгэн ишлэлдээ гэрлэн гэдэг чин үннийг хэлэхэд нүгэл, гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл, яадагч байсан гэрэл, сайн эхнэр таарвал онцгой явдал болно, муу эхнэр таарвал гүн ухаан судал гэж хэлжээ. Сократ өвөл зунгүй хөл нүцгэн нэг л хуучин муу хувцас хидэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцгүй сандаал өмсдөг байв. Хамаг цагаа цэц булаалдах, ном хаялцах мэтгэлцэн дээр өнгөрөв. Тэр хоёр хэлбрээр мэтгэлцдэг. Нэг бол эсрэг талын хүний яриаг сөргүүлэн тавьдаг. Эсвэл яриаг тухайн хүн өөрөө үннийг ухаарахад чиглүүлдэг байв. Тэрээр чи үнэхээр энэ тухай мэддэг үү гэх асуултаар хүмүүсийг өөрсдийн бодлыг эргцүүлэхэд хүргэдэг байсан бөгөөд би хинт ч юу ч зааж чадахгүй. Харин би тэднийг өөрсдөр нь бодуулж чадна гэж хэлжээ. Мөн тэр нэгэн мэтгэлцээний үеэр чи өөрийн ухаан санаагаа зэгцэлж үнийг баримтлахыг хичээхгүй харин нэр алдар хөрөнгө мөнгийг шүтэж амьдарч байгаадаа ичихгүй байна уу гэж сөргүүлж хэлсэн нь хүний сайн чанар гэгэн зан шүтдэг түүний үзэл санааны илрэл юм. Хил амаараа хинт ч ялагддаггүй сайн маргаанч тул дийлдэхсэд нь хорсондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй. Харин Сократ үүнд нэг их хэмзгэлдэггүй байсан гэдэг. Цицероны бичсэнчлэн Сократ бол философийг Тэнгэрээс газарт буулгасан хүн байлаа. Ойролцоогоор манай эртний өмнөх 435 онд гудамж, ордон, цэнгэлдэх хүрээлэн болон ахлах сургуулиудад философийн хичээл үнгүй зааж эхэлсэн бөгөөд Афины гудамжаар явн зөрж өнгөрсөн хүмүүстэй яриа өрнүүлж бусдыг өөрөөсөө ухаантай болохыг нотлох гэж оролддог байв. Тэрээр би юу ч мэдэхгүйгээ мэднэ хэмээн өөрийгөө үл таасан мэтээр мэрэгэн ухаанд хүрч болно гэж онцолдог байв. Орчин үеийн зарим хүмүүс энэ үгийг ашиглан мэдэхгүйгээ мэднэ хэмээн өөрийгөө өмгөөлж хамгаалах харахтай болсон харагддаг. Гол нь өөрийгөө мэдэхгүй гэж бодсноор мэдхийн төлөө хүсэл эрмэлзэлд хүрдэг болохыг Сократ бусдад ойлгуулахыг хичээсэн хэрэг юм. Үүнээс гадна Сократ хүн төвтэй философийн урсгалыг гаргаж ирсэн бөгөөд гол зорилго нь өөрийгөө таньж мэдэх буюу өөрийнхөө тухай үннийг олж мэдэх байлаа. Тэр өөрийгөө танин мэдэх зан суртахууны хувьд төгөлдрчих үйл явдлыг сайн зүйл, харин оюуны хувьд сайжрахгүй унтаж дэмий цаг өнгөрөөх нь муу зүйл хэмээн үзэж иргэдэд ямагт сургамжлан ном хаялцдаг байж. Сократын хэлсэн алдартай ишлэлүүдээс дурдвал эд хөрөнгө алдар нэр бол үнэндээ хүнд ямар ч сайн чанар авчирдаггүй. Ухаантай хүн шин санаа, дунд зэргийн ухаантай хүн үйл явдал, харин муухгүйд хүмүүсийн тухай л хүүрнэн ярина. Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч бусдад муу зүйл хийдэг. Юм сонирхно гэдэг бол ухаантай байхын эхлэл юм. Боловсрал бол гал дүрлзүүлэхийг хэлэхээс биш, сав дүүргэхийг хэлэхгүй. Зөв сэтгэдэг хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно. Сэтгэлийг ангаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй. Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчлэн зэрэг алдартай сургаалуудыг хэлжээ. Сократын ачаар нүдэн нээгдсэн залуус ташаараа түүнд шав орохоор хуйлралцсан гэдэг. Ингээд үр дүнд нь Сократын нэр хүнд нүд эрэмхийн зуур залуучуудын дунд алдарсан төгсөн боловч тэрхүү өндөр нэр хүнд улс төрчдийн хувьд мэдээж таатай санагдсангүй. Сократын хэлсэн ганцхан л бурхан бий, тэр бол мэдлэг, бас ганцхан л буг бий, тэр бол харанхуй бүдүүлэг явдал гэсэн үг нь шашингүй үзэлтэн гэгдэж улмаар цаацлагдах сэжүүр болсон юм. Нийтийн тооллын өмнөх 399 онд түүнийг 70 настай байхад шүүхэд ялалсан бөгөөд хот даяараа шүтэн дагдаг бурхтыг хүлээн зөвшөөрдөггүй. Ондоо шинэ бурхны номыг түгээж залуучуудыг замбраагүй зүйлд уруу татсан тул цаазаар авбал зохилтой хэмээн буруутгажээ.
Гэсэн ч энэ нь цаанаа улс төрийн зорилготой байсан бөгөөд Афин хот дахь түүний нөлөөг бууруулахын тулд хийсэн ажил юм. Учир нь тэрээр Афины ардчлалын зарчмыг шүүмжилж, удирдах албан тушаалтныг шодож сонгодог журмыг буруу шахаас гадна олон эрх баригчдын муугыг илчилж байсан юм. Найз нөхд нь түүнийг Афинаас нууцаар гаргахыг төлөвлөж байсан ч тэрээр зүхтаагүй бөгөөд шудраг бус явдалд шудраг бусаар хариулт өгөх хэрэггүй гэсэн үзлээр хуульд захирагдаж байв. Шүүх хурлын үеэр Сократ өөрийнх нь эсрэг баримтуудыг няцааж, мэдэгдэл хийн өөрийгөө өмгөөлж, философийн үзэл баримтлалаа тайлбарласан ба үүнийг нь Платон Сократын өмгөөлөл хэмээн тэмдэглэж авсан байдаг. Сократ юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанар, учир цохилтолгоог олох гэж оролдсноороо Афины хувьд ямар ч буруу муу зүйл хийгээгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан ба тэрч бүхэл өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлийг хот улсад маань тус болсон хэмээн тунхаглаж, Афинчууд цаазын ял оноох бус харин ч их хэмжээний мөнгө төлж нэр төртөө иргэнэ гэж үзэх ёстой хэмээсэн байдаг. Ийхүү бардан байдал нь шүүгчдийн игдүүцлийг хүрэхээс гадна үннийг нь хэлсний төлөө олон дайсантай болсон байсан тул түүний буруутай хэсэг талаар 500 хүн санал өгснөөс 280 хүний саналаар цаазлах шийд гаргажээ. Тэр хэлэхдээ миний хувьд үхэж эндээс явах цаг болжээ. Харин та нар үргэлжлүүлэн амьдрахаар үлдлээ. Энэ үйл явдал хэнд нь үнэхээр сайн зүйл болохыг Бурханаас өөр хэн ч үл мэднэ гэж хэлсэн хүртэл хүмүүсийг бодолд татуулж байлаа. Цаад гүйцэтгэх өдөр Сократ нар шингэхийг ч хүлээлгүй, өөртөө хортой ургамал авчиж өгөхийг хүсч аягатай хорыг маш тайвнаар ууж дуусган таалалт өгсөн байна. Тэр зөв зүйл хийж байвал үхлээс айх хэрэггүй гэж хэлсэн. Ийхүү тэр үннээсээ ухралгүй амьдралаа золиослж үхлийг сонгожээ. Өрний философийн гэгээн эцэг гэгддэг тэрээр философийн тухай ямар ч бүтээл бичиж үлдээгээгүй яаж. Гагцхүү Платон, Аристотель, Аристофана зэрэг шавнар нь түүний философийн бүтээл амьдралын тухай бичиж үлдээсэн байна. Сократын хувьд сайн муугийн тухай, шудраг бус явдлын тухай ойлголт нь харьцангуй гэдэг байсан. Альва үйлдэл нэг тохиолдолд сайн, өөр нэг тохиолдолд муу юм болдгийг тэрээр ойлгож байлаа. Ийм учраас Сократ ёс зүйн нийтлэг тодорхойлолт ирж хайсан нь философийн сэтгэлгээний түүхэнд түүний байгуулсан асар их гавьяа билээ.